За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За бүгдээрээ яраараа одоо орно. За яг хүүхэд насныхаа өөрийн төлгөөнөөс эхлээд яриагаа эхлэе гэж бодож байна. Яасан бэ гэхээр би багада хэцүү хүүхэд байсан. За та нар одоо жишээ нь самбарын урд ширээ өргөж зогсож үзсэн хүүхэд байна уу? Байна уу те? Эсвэл сандал ч юм уу? Одоо л өргөлд юм уу те? За би яадаг байсан бэ гэхээр тухайн үед баг нэг 10 хичээлийн 5 дээр нь бол зоолттой даалгавраа хийгээгүй ширээгээ өргөж зогсдог, саналаа өргөж зогсдог тийм хүүхэд байсан. За тэгээд яг яагаад хичээлийг хийх ёстойг надад хинч анханасаа тайлбарлаж өгөөгүй. Тэрнээс болоод би ер нь яагаад хийх ёстойг нь ойлгодгүй байсан. Тэгээ ер нь багш нар ингээл намайг чи ном уншаач гэж хэлдэг ч гэсэн яг үнийг хэлэхэд манай гэрт нэг л ном байсан. Тэр ном нь хаана байсан бэ гэхээр манай галтгооны ширээний хөлөнд ор ивэ тавьчихсан. Тэгээд тэр ном болохоор Ж Пүрууга Манан Будан гэдэг нэртэй ном байсан. Тэгээ миний толгойн дотор ер нь ном гэж юу юм? Ер нь байдаг ч юм уу, гүү ч юм уу, сургачнаас цаашаа ер нь ерөөсөө юу ч мэддэггүй тийм хөлт байсан байгаа. За тэгэнгүүт яасан бэ гэхээр би нэг удаа ээжтэйгээ хамт хорооллын бэлэг ихтлгүүр дээр явж байгаад анх удаа номын дэлгүүрийг олж харсан. Анх удаа. Тэгээ би сурах бичиг тэгээ гэрт байдаг тэр галтгооны нөгөө нэг ширээнд дор байгаа номноос өөр анх удаа ном харж байгаа байхгүй. Тэгээ энэ мөч миний амьдралд бүр ингээд одоо хүртэл яг тэр би мэдрэмжийг мартадгүй амар гайхаад тэг би яг тэр дэлгүүр лөө одоо яг энэ зураг нь байгаа байхгүй. Энэ дэлгүүр лөө гаднаас нь хараа гайхаад яг ингээд алхаж орсон чигээрээ. Яг чигээрээ алхаж ороод тавир дээрээс миний ингээд анхны сугалж авсан ном байж тээ те. Юу байсан бэ гэхэлэр 2-2-6 буюу сууч 60 сэтгэгч гэдэг энэ ном байсан байхгүй. Тэгээ би энэ номыг нээгээд би зүгээр таамгаар нээж байгаа штэ суглаад. Тэгээ би ингээд нээгээд харсан чинь миний ингээ амьдралдаа төсөөлж байгаагүй тийм 60 хүний тухай байсан. Тэгээ энэ 60 хүн дийлийнх нь дандаа эрэгтэй хүмүүс байсан 40-с 50. Тэгээ би хүн ингэж амьдарч болдсон байх гэдэг миний мэдрэмж бүр ингээд бүр гайхаад хүүе надад одоо ийм хүмүүс байдаг гэдгийг хэлэхгүй яасан юм бэ гэд. Тэгээ энэ мөчийг миний хувьд бүр ингээд анх удаа философи гэдэг тэр сэдвтэй танилцах эхлэлийг тавьсан гэсэн. За ингээд миний философитой танилцсан мөч ийм санамсаргүй байдлаар ингэж эхэлсэн байна. Тэгээ энэ ном 8350-аар зарагдчихсан за 2010 он шүү. Тэгээд надад яг 8000 төгрөг байгаад би ээжээс 350 төгрөгийг зээлээд энэ номыг авч ирсэн. Тэгээд энийг уншснаас хойшоо миний амьдралд энэ философи гэдэг зүйл асар том орон зайг эзэлж эхэлсээр хагаад би өдөрт нөгөө нэг цайныхаа мөнгнөөс нэг жоохон нэг цуглуулсаар хагаад энэ аюур зангаан гаргасан ном баггүй. Энийний бусад 9 номыг нь аваад энэний араас нь бүр ингээ философийн номод донтоод заяа. Тэгээд 10 дугаар ангидаа яасан гэхэлэр бараг 40 философийн ном уншсан байсан. Тэгээд нөгөө нэг ширээ өргөж зогсдог байсан хүүхэд чинь яасан бэ гэхэлэр юмсын цаад утга учир альва зүйлсийн зүй тогтол надад багш нарын ойлгуулах гэдэг тэр зүйлсүүдийн анхны үүсэл хороо ертөнцийн байгаа тэр оюун санаа гэдэг том айс савын дотор байгаа тэр чөмгөн яг юу юм бэ гэдгийг би мэдэрч байгаа ойлгоод байгаа юм шиг мэдрэмжүүд авч эхлээд энэ их алдартай зургалтаад яг надад нэг ийм мэдрэмж төрж ирсэн. Та хэд харж байгаа бол яг ийм би өмнө нь ийм вакуумчлагдсан зохиомл ертөнцид амьдарч байгаад анх удаа би тэр хөшгийг нээж байгаа юм шиг мэдрэмжийг авч ирсэн. За ингээд юу болсон бэ гэхлээр нөгөө нэг муу сурдаг те даалгавраа хийдгүү самбарын урд сандлаа өргөж зогсдог байсан хүүхэд чинь 10 дугаар ангиа төгсөхдөө би 20 гаруй медаль авсан заяа. Одоо олимпиад 9 шидийн юмнаас. Тэгээ дээрэс нь улаан шугам гэж одоо байха болцсон шүү дээ. 20 оноос хойш байха болцсон. Улаан шугам гэдэг тийм татдаг чамайг тэндээс хасах юм бол чи ингээ те байхгүй. Чи тэрнээсээ доош орох юм бол ингээ баг байхгүй шүү гэж ойлголцсон. Тэгээд тэрнээсээ айж хичээсээр хагаад улаан шугам гэдэг юмд бүр юу давхан битгий нэгтэн бичигдээд тийм сонин өөрчлөлт яг миний хувьд философи гэдэг сэдв авчирсан юм. Гэхдээ яасан бэ гэхлээр би 11-р ангиа төгсөөд багш нар намайг хуурж ирснийг ойлгосон. Энэ бүх медаль, энэ бүх зүйлс бүгдээрээ цаасан малгай. Хиндэж хэрэг болохгүй юм байна гэдгийг би ойлгонгуудаа бүх медалаа өргөмжлөө бүгдийг нийлүүлж байгаад би эгчийнхээ хашааны 0 руу хайсан байдаг байхгүй. Энэ зүйлүүд намайг ахиж тодорхойлохгүй би өөрөө шинээр өөрийгөө бүтээнэ. Эднэр бол зүгээр ингээд хүүхдийг хөөргөж байгаа ч юм шиг те зүйлс юм байна гэдгийг би ойлгоод ингээд цаашаа миний эхний өгүүлэх түүх дуусч байгаа. За ингээд би
амьдралд үлгэр жишээ авах хүмүүсийн жинхэнэ дүрийг яг энэ философчдоос олж харсан. Одоо энэ зурган дээр байгаа зургийг би AI-аар зурласан байхгүй. Одоо тэр гол сууж байгаа бол 6 дугаар ангийн төлгөөнөө. Яг хаанаас хэнийг дагахаа мэдэхгүй, тэ хамаатан садан дотор ах эгч дотор олигтой үлгэр жишээ авчих хүн байхгүй, багш нар дотор байхгүй, урлаг соёлын дотор байхгүй үед яг тэр орон зайг маань философи нөхөж гарч ирж ирсэн байна. За ингээд багасаа философи уншаад 9 шидийн сонирхсан хүүхэд яадаг вэ гэхлээр би ээжтэйгээ таарах болж эхэлсэн. Муудалцсан, хэрэлдэн. За тэгээ ээжтэйгээ бүр зарим тохиолдолд муухай сэтгэлийн өвтгөх өгөөд би хэлж эхлээд байгааг анзаараад ингээ би 16 наснда гэрээсээ явсан. За би юу н бүтэхгүй байна. Би юу н өөрийнхөө амьдралыг өөрөө хөөхстэй байна гэд явсан. За ингэж явж байгаад мэдээж ажил хийх хэрэгтэй болно те. За би янз бүрийн ажил хийсэн, зөөгч, барилга, те, баарн зөөгчөөс ахвал янз бүрийн ажил хийж үзэж байгаа. Ер нь би толгоогоо ажиллуулж мөнгө олох хэрэгтэй байна гэж бодоод за тэхийн тулд нэг хөдөлмөрийн бага зэвсэг гэдэг шиг юм хэрэгтэй тийм ээ. За ингээд яасан гэхэлэр энэ зурган дээр харагдаж байгаа нетбук гэдэг ноутбук биш шүү. Нетбукийг би Ломбарднаас 80,000 төгрөгөөр авч ирсэн байхгүй. Ингээд энийг аваад баахан бидаалтууд хийж эхэллээ. Баахан хүүхдүүдийн одоо нэг хичээлийн даалгавруудыг нь хийж эхэлж мөнгө олж эхэллээ. За ингэж явж явах тунд нөгөө нэг анх намайг өөрчилсөн философийн сэдв надаас арилахгүй л байгаад байсан. Тэгээ би яасан гэхэлэр Facebook дээр философи гэдэг пэйж хуудснаа гээд өөрийнхөө тэр уншсан зүйлсүүдийг нэг нэгээр нь оруулж эхэлсэн. За Сократ те мэтгэлцэн дээр ямар хүн аргачлалууд ашигладаг вэ? За самурай нар өхлийн тухай юу гэж боддог вэ гэх мэт постууд оруулж эхэлсэн. За ягаад ч юм тэр постууд маань миний ч хэрэгцээг хангаж ирсэн, бас хүмүүс ч тодорхой хэмжээнд хүрээд нэг мэдсэн чинь пэйж маань 10,000 лайктай ч юм уу те болоод миний нэг юм амьдралын нэг хэсэг байсаар байсан. За ингэж явж исэн чинь яасан гэхлээр нэг хүн над руу чатчээд уурлаад байна. Манай тэр философи фэйсбુક хуудас руу шүү. Чи одоо наад номнуудаа зарахгүй бол яах гэж ингэж пост хийдэм бойл те. Чи наад номнуудаа зар гэж юм гэн аав бүр загнаад болдгоо. Тэгээ би тухайд нь мэдэхгүй шүү дээ. Хин ч хичээд байгаа юм мэдэхгүй. Тэгээ би ингээ фэйсбુક профайл руу харсан чинь юу рэпер инэрл байсан бохгүй оппозит хамтлагийн. Тэгээ би нэрээ эн чин энэ номнуудыг би ингээ угаасаа дими сурталчилж яхаар номын дэлгүүр нэрээ яагаад нээж болохгүй гэж бодоод тэгэнгүүтээ би яасан гэхээр тэр өдөр ажилласаа чөлөө авангуудаа гурвалжингийн гүрний модны зах руу яваад заяа. Тэгэнгүүтээ шууд нэг амжиргаа цагаан дээр хэд хідэн газ захбаан заваад тэгээд нэг газ зарын сайтууд харж агаад талбай урталт нэг подволд хямдхан түрээс байхлаар нь очингуудаа нөгөө нэг банснуудаа хамд нь хадж агаад өөрийнхөө яг анхны философийн номын дэлгүүрийг тэгж зоргилж яг энэ рэперийн нэрлээс олж нээсэн. Тэгээд нэгтээ яасан гэхэлэр тэр дотор ч нөгөө нэг ингэж худалдагчаар ажиллах хүн хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт тухайн үед яасан гэхэлэр миний хамгийн сайн итгэж чадах хүмүүсийн нэг бол яалтчгүй манай ээж байсан. Тэгээд ээж маань тухайн үед тэтгэвртэй гарчаад за одоо яг юу хийх вэ те? Одоо тэтгэвртэй гарсан хүмүүс ч хийх юм нөр нь бол аягүй цөөхөн шүү дээ. Ялангуяа одоо насаараа яг ийм нэг газар ажилласан хүмүүс бол дээж би ингээ Оросоос ч имэс оруулж ир зарна маран те. Яасан орфлем ч юм сони юмэр болдгоо. Тэгэнгүүт нь би за хоёлаа ингээд номын дэлгүүрээр ажиллуулъя. Та худалдагчаар байчих гэж хэлээд ээжтэй анх санал тавиад яг энэ номын дэлгүүрээ эхлүүлж ирсэн байгаа. 2020 онд гэсэн үг. За ингээд энэс хойшоо их зүйл болсон. Анх намайг Facebook пэйж нээгээд тэгээ араас нь би подкаст хийж эхэлсэн. Тэгээ тэр үедлэхлээр яг философийн гадаадд сурдаг ч юм уу хүмүүс чи одоо бүхэл бүтэн те философийн ухааны нэрээр оруулчаа юу хийгээд байгаа магаан те философийн хүн ном авах нь байтугай бүр философийн номыг бол бүр авахгүй штэ чи юу те юу хийгээд байгаа юм бэ болмол чи тэр нөрн зөр мөнгөө бодмод гэл янз бүр үг хэлж ирсэн. Гэхдээ 4 жилийн дараа ямар үр дүн гарсан бэ гэхлээр өнөөдрийн байдлаар яг манай номын дэлгүүрт яг хэдэн ном борлогдсон гэхээс илүүтэй 20,000 хүн ямар ч байсан зочилж ирсэн 4 жилийн хугацаанд. За тэгээд манай подкастыг нөгөө нэг яг ингэж entertainment content биш болохоор илүү ингэж бодож сонсдог хүмүүс илүүтэй хүрдэг юм болов уу гэж боддог. Тэгээ нийт 150,000 цаг лав одоо яриануудыг маань хүмүүс сонссон. Тэгээ энэ бол маш үн цэнтэй цаг хугацаа. Одоо хүмүүсийн цаг хугацааг авж ийн гэсэн үг шүү дээ. За ингээд нөгөө нэг 80,000 төгрөгөөр Ломбарднаас авсан нетбукээр нээжсэн пэйж маань одоо бол нэг 100,000 лайктай ч юм уу те. За яг энэ бол ингээд тоон үр дүн. А гэхдээ хамгийн гол зорилго надад эргээд харахаар юу биелсэн гэж яг одоо санагдаж байна гэхэлэр ээж маань яг энэ философи гэдэг сэдв рүү хөлдөрж орсон. Нөгөө номнуудыг чинь зарахын тулд ээж хүмүүс тайлбарлахын тулд номнуудыг уншиж эхэлсэн. Одоо ээж биш үү те?
маа дэлгүүрт баг нэг 280 төрлийн философи ном байгаа. Ээж баг 100 гаруй ном уншсан. Тэгээд багийн ингээ бакалаврын ч юм уу философи ангиас сурсан хүнээс илүү баг зарим зүйлсүүдийг мэддэг. Тэгээд хоёр дахь одоо философи намайг өөрчилсөн зүйл маань ээж бит хоёр хоорондоо маргалдаж хэрэлдэг биш. Одоо бит хоёр уулзахлаар философи юм ярьдаг. Философичийн тухай ч юм уу те ярьдаг болж ингэж өөрчлөгдсөн байна. За энийг бас зурласан. За бид та бүхэнд өгүүлэх хамгийн сүүлийн 3 дахь түүх маань болохоор үхлийн тухай айдас. Тэгээд яг энэ философи ухааны талаар судлаад эхлэхлээр үхлийн тухай сэдв их хөндөгддөг л дөө. Тэгэнгүүт шашин бол яах вэ ингээд хүн үхлийн дараа амьдрал байдаг ч юм уу те гэж ярьдаг. Гэхдээ яг философи талаасаа уншаад хөөгөөд ахлаар үхлийн дараах амьдрал байхгүй ч юм шиг болоод ирчдэг. Гэхдээ энэ өөрөө яг эцсийн цэг те одоо бидний амьдралын та нар одоо ингээ өөрснийгөө боддоо нэг орой та нар унтахтаа маргааш өглөөс хэрнэ гэдг итгэлтэй байдэн штэ. Гэхдээ үхэл та нарыг өвдөхгүй байж болох ч гэсэн маргааш өглөө та нар дахиад сэрэхгүй гэдэг айдас өөрөө хамнаад бүр ингээд хүчтэй хамгийн том айдас байдаг байхгүй. Тэгээ би тэр айдсыг даван туулахын тулд юу хийвэл би тэр үхлээс айхгүй байх вэ? За бүр айхгүй биш юм а гэхэд баг айх вэ гэж бодсон бэ. Бодсоор хагаад миний бодож олсон зүйлс нь эргээл нөгөө нэг философитойгоо холбоотой зүйл болж таарж байгаа юм л да. Одоо би та бүхэнд баг зэрэг мөрөөдлөөсөө хуваалцчихъя. Тэгээ миний яг үхлийн айдсыг юу арилгах гээд байсан бэ гэхээр ийм дэлхийн философийн музейг байгуулах гэдэг зорилго. Хэрвээ би энийг байгуулчих юм бол та төсөөлөх юм бол 200 философчин одоо энэ зурган дээр харагдаж байгаа шиг баримталтай тий. За одоо нэг философчин өөрийнх нь гар бичмэлүүдийг нь Монголд аваад ирчихсэн. Ганцхан Монголын эд зүйлсийг үзэх гэж Монголд биш дэлхийн оюуны үеийг үзэх гэж одоо гадаадууд Монголд ирдэг тийм мөрөөдлийг тэгээд за энэ бол гэхдээ шууд хийхэд асар их төсөв хөрөнгө асар их ажил болох зүйл шүү дээ. Тэгээд энийгээ шууд хийж чадахгүй юм чинь нөгөө шууд загас барьж чадахгүй бол чи харин тороо нэгчих хэрэгтэй гэдэг үгтэй адилхан одоо юу хийж байгаа вэ гэхээр философи гар утасны аппликейшн гэдээ хийж байгаа юм. Тэгээд энэ дэр яг дижиталаар философийн музейг бий болгоно гэдэг зорилготойгоор яг одоо ажиллаж байгаа. За тэгээд яриагаа дүгнээд хэлэхэд та бүхэн анзаарч байгаа бол те 6 дугаар ангийн хүүхдийн санамсаргүйгээр анх удаа номын дэлгүүр ороод 50 дээрээс авсан ном нь энэ ном байж таарснаас хооших аялал өнөөдрийг хүртэл явсан байна. Тэгээ энэ аялалдаа би хайртай бас цаг тутамд аз жаргалтай байдаг. Тэгэхээр би та бүхэнд юу гэж хэлмээр байгаа вэ гэх юм бол та бүгдийн хамгийн үн цэнтэй чадвар чинь ном унших ч юм уу, англи хэлээр ярих ч юм уу, эсвэл одоо өөр ямар нэг чадвар биш. Хамгийн том чадвар чинь мөрөөдөх. Та нарыг амьтнаас ялгаатай болгож байгаа зүйл бол ирээдүйнхээ тухай ямар нэг төсөөлөл үүсгэж тэрэндээ татагдах тэр мөрөөдөл чинь та нарыг хүн болгож байгаа хамгийн нандин чадвар чинь юм шүү гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэн энэ дууг сонсоод үзээрэй. Энэ миний яг энэ өнөөдөр ярьж байгаа сэдвтэй дууны үг нь өөрөө их авцалдах сэдвтэй дуу байгаа. Тэгээ энэ Боб Дилан гэдэг дуучин энэ дууныхаа шүлгээр Нобелийн шагнал, уран зохиолын, утга зохиолын шагнал бас авч ирсэн. Айгуу сонин. Ерөөсө дуучин хүн дууныхаа үгээр Нобелийн шагнал авч ирсэн тохиолдол байгаа. Тэгэхээр та бүхэн энэ дууг яг өнөөдөр бас сонсоод энэ дууны үгийг төсөөлөөд өөрийнхөө мөрөөдлийн тухай мөрөөдөлтөд итгэх, мөрөөдлөө 20 нас хүрсэн ч 30 нас хүрсэн ч 40 хүрсэн ч яг одоо 10 хэдтэй 20 хэдтэй байгаа тэр халуунаар нь авч үлдэхийн төлөө мөрөөдлөө хайрлаарай гэж хэлье. За ингээд бүгдээрэнд баярлалаа.